суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйг их хэл дээрээ түгээхээр хас чулуун миний би Монгол улсын Улаанбаатар хотод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. За өнгөрсөн 7 хоногт хиймэл оюуны ертөнцид юу болж өнгөрснийг хамтдаа харцгаая. За эхний мэдээ. За энэ салбарт ер нь бол жинхэнэ утгаараа төгшүүрийн харант дэлтлээ гэж хэлж болно. Энэ TikTok-ийн толгой компани болгон ByteDance гэдэг хиймэл оюуны одоо AI-ийн дараагийн цогцолт гэгдээд байгаа C-Dance 2 тэг гэдгийг загвараар танилцуулсан. За энэхүү хэрэгс нь бол ердөө текстийн загвараар одоо текст заавраар ашиглаад одоо энэ маш бодит кино шиг тийм чанартай дүрс бичлэгийг дуутай цуг бүтээх чадвартай ийм хиймэл оюун байна. Гэвч одоо энэ технологи хэдийн одоо томоохон маргаан дагуулад эхэлсэн байж байгаа. Энэ Брэд Питт, Том Круз нарын зодтолж байгаа тийм бичлэг бол цагаан орчинд тархсны дараа Disney, Paramount зэрэг том студиуд бол зохиогчийн ирэх зөрчсөн зэрэг үндэслэлээр ByteDance далбан шаардлага хүргэсэн байна. За энэний улмаас ByteDance компани C-Dance-ийн дэлхийд даяарх нээлттэй хойшлуулад энэ хуурамч бичлэг болон зохиогчийн эрхийг хамгаалах тал дээр ажиллаж эхэлсэн байгаа. За C-Dance-ийн ер нь гол өрсөлдөгч бол яхаарахгүй өмнөх галуу шоу нэвтрүүлгээр танилцуулсан Clink гэдэг бас хиймэл оюун байгаа. Ингээд одоо C-Dance 2-ыг болон Clink 3-ыг хоёрыг бол ингээд харьцуулж танилцуулъя. За гол давуу талын хувьд бол энэ C-Dance 2-ыг нь бол энэ дөрүүдийн яриа, амны хөдөлгөөн болон орчны чимээг видеотойгоо маш тийм видеотойгоо хамтдсан гэж боддоор үүсгэх тийм бол энэ Clink 3-ыг бол биетүүдийн одоо хөдөлгөөн, татцлын хүч болон гэрэл сүдрийн тусгалыг энэ физикийн хуулийн дагуу төгс дүрсэлдэг ийм зүйл байгаа. За видеоны уртын хувьд бол дунджаар 5-аас 10 секунд байгаа C-Dance 2-ыг бол Clink 3-ын хувьд бол 10-аас 20 секунд хүртэлхийн тасралтгүй хөдөлгөөнийг л дэмждэг байгаа. За киноны чанарын хувьд бол C-Dance нь хүмүүсийн нүүрний хувирал арсны бүтцээр илүү тийм анхаарсан hyper realistic гэдэг юм тий. Харин энэ Clink 3-ыг нь том хэмжээний одоо панорам зураглал, динамик хөдөлгөөнүүд эффектүүдтэй илүү сайн байгаад. За ер нь одоогийн нөхцөл байдлын хувьд бол энэ Clink 3-ыг бол одоо олон улс нээлттэй болсон доктортой ажиллаж байгаа бол C-Dance 2-ыг маань нөгөө хууль эрх зүйн асуудал маргаанаас болоод нээлт нь хойшлогдоод байгаа. Иймэрхүү нөхцөл байдалтай байна. За нөгөө талд нь Google компани тэгээ илүү нарийн логик сэтгэлгээтэй Gemini 3.1 Pro гэдэг цагаараа аль бие усаар танилцуулсан байгаа. За энэхүү шинжилэл нь бол хиймэл оюун ухааны асуудал шийдвэрлэх чадварыг нь өмнөх загваруудаас 2 дахин нэмэгдүүлж одоо олон шаталт сэтгэх систем гэдэг зүйлийг л нэвтрүүлсэн. За Gemini 3.1 Pro гэдэг энэ шинэ хувилбар маань код ичих, ер нь асар их өгөгдөл дүн шинжилгээ хийх болон одоо бие даасан агент системүүдийг удирдах зориулагдсан ийм хувилбар байгаа. За ингээд өмнөх Gemini 3 Pro загвартай харьцуулж үзье. За асуудал шийдвэрлэх тал дээр бол ер нь бол өгдсөн мэдээлэлд бол Gemini 3 Pro өмнөх загвар гэсэн үг шүү дээ, тий. Өгдсөн мэдээлэлд шууд одоо хариулахдаа маш сайн байсан бол Gemini 3.1 Pro буюу шинэ хувилбар маань энэ олон шаталт сэтгэлгээтэй гэдэг байгаа, тий. Хариулахаас өмнө боддог, төлөвлөдөг, энэ боловсруулдаг, өөрийгөө хяндаг ийм чадвартай болсон. За математик ба коучлын хувьд бол энэ өмнөх хувилбар нь стандарт алгоритм кодын засвартай сайн байсан бол энэ шинэ хувилбар маань маш төвөгтэй олон файл дамжсан архитектурыг ойлгох ба шинжлэхтэй их сайн юм байна. Бас та тий хүнд бодлогуудыг шинжлэх ухааны одоо хүнд бодлогуудыг бодох чадвар дээр 2 дахин сайжирсан гэж. За агентийн чадрын хувьд бол энэ хуучин хувилбар нь хэрэглэгчийн заавраар даалгавраар нь ер нь бол гүйцэтгэдэг байсан бол энэ шинэ хувилбар нь бие даасан байдалтай ер нь интернетээр хайлт хийх, файлтай ажиллах зэрэг ер нь үйлдэлүүдийг хүний оролцоогүйгээр дарааллын дагуу гүйцэтгэх ийм чадамжтай болсон байна. За алдаа энэ нэг hallucination гэдэг байгаа те нэг хий дэмэрэл хий юм хардаг, хий юм ярьдаг энэ зүйлийн хувьд бол өмнөх хувилбар нь заримдаа өөртөө одоо итгэлтэйгээр маш те буруу мэдээллийг өгөх хандлагатай байсан бол одоо энэ шинэ хувилбар маань тунгаан бодох гэдэг процесс нэмэгдсээрээ баримтыг нягтлах чадвар нэрс сайжирсан гэж үзэж байгаа юм. За бусд ийм шалгуур үзүүлэлт энэ сорилтуудын хувьд бол тестүүдийн хувьд бол юм онцлог зүйлс энэ ARC AGI 2 гэдэг хийсвэр эрх зүйлд шаардсан тийм оюун ухааны сорилт пазлуудыг 77.1 хүртэл авсан. За өмнөх загвараас 2 дахин энэ бусад хиймэл оюунуудын загваруудаас л хол тасархай юм үзүүлэлт үзүүлсэн. За бусад сорилтууд одоо бенчмаркууд гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ бенчмаркууд дээр ч гэсэн дэлхийн топ түвшинд
давж одоо үзүүлэлт үзүүлсэн байгаа. За жишээ нь одоо академик хэрэгцүүллийн Humanity Last Exam гэдэг те. Тэрнэр бол огт интернет нэмэлт багж ашиглахгүй 44.4% үзүүлэлт үзүүлснээс мөн л топ одоо үзүүлэлт болоод байгаа. За цаашлаа терминал дээр ажиллах терминал bench 2 дэг байна. Мэдээлэл олимпиадын бодлоготой ажилладаг энэ live code bench pro гэдэг бас тест байна. Шинжлэх ухааны судалгааны коучлал тийм одоо юу гэдэг юм бенчмарк сайкод гэдэг байгаа тийм гих мэтлэн маш олон энэ сорилтууд бенчмаркууд дээр топ оноо аваад дэлхийн одоо хамгийн ухаантай хэмэл оюун болоод байгаа. За өмнөх Gemini 3 Pro загвараас бол өсрөнгөө сайжирсан сул талуудыг маш сайн нөхөж өгсөн ийм одоо харагдаж байсан. За одоогийн байдлаар бол Gemini app болон одоо аппликейшн болон ноутбук LM дээр ашиглах боломжтой ороод ирсэн байж байгаа. Хөгжүүлэгчдийн хувьд бол Vertex AI болон Google AI Studio-гийн энэ Gemini API-аар дамжуулаад Gemini CLI, Google Anti-Gravity, Android Studio Enter гэдэг зүйлүүдээр урьдчилсан байдлаар энэ превью бета байдлаар бол ашиглах боломжтой нээлттэй болсон байгаа юм байна. За Gemini app одоо өмнөх Music FX болон одоо энэ бол одоо нэг өмнөх Gemini манай аппликейшн дээр бол шууд ингээ 3.1 Pro-гоос гадна энэ Music FX бол Google-ийн хамгийн сүүлийн үеийн Lyra загварсан суурилсан юм хөгжим үсгэх юм Create Music гэдэг шинэ боломж нэмэгдчихэд байгаа. За зарим хүмүүс бас Gemini-г өдөр тутамд ашигладаг хүмүүс маань анзаарсан байж магадгүй. За энэ функц нь бол ер нь бол бичсэн промпт дээр нь тулгуурлаад ер нь л үндэслээд өндөр чанартай, бүрэн хэмжээний юм хөгжим болон ая үсэх чадвартай ийм хэрэгсэл юм байна. За зөвхөн одоо төрөл жанрыг нь заахаас гадна хөгжмийн зэмсэг ямар хөгжмөөр тоглох юм, ямар хэмнэлээр явах юм, ямар уур амьсгалтай, ямар жанр байх юм бүрдээ дууны үгийг нь хүртэл зааж өгөх боломжтой ийм зүйл байна. За гол онцлогуудын дурд гэх юм бол энэ бороотой үдшээр кофе унгаа тэ сонсох 50 жаз ая бичээд үг гэдэг промпт өгөх юм бол одоо тэ Gemini тэр дараа аяыг чинь зохиогоод өгнө. Тэгээ шууд сонсч болно. Ингэхдээ хөгжмийн үргэлжлэх хугацааг жишээ нь одоо 30 секундээс 2 минут хүртэл тэргээд зааж өгч болдог. За зарим бүс нутгуудад бол бүр тэ дэвшилтэд хувилбарт дууны үгийг нь хүртэл зохиогоод тэрнийг хиймэл оюун ухаанаар дуулуулах энэ төр боломжтой болсон байна лээ. За Google-с гаргасан энэ одоо технологиор дамжуулаад үүсгэсэн хөгжим бүртэл хүний чихэнд сонсогдохгүй дижитал тамга watermark дарагддсан байлээ. Энэ бол тухайн хөгжмийг бол хиймэл оюун ухаан хийсэн гэдгийг танихад туслан гэсэн иймэрхүү зүйл гаргасан байна. За Gemini-ийн чат руу ороод нь create song эсвэл одоо compose track гэдэргээд эсвэл одоо дуу хөгжим зохиогоод өгөнтэргээд бичих юм бол одоо өөрийнхөө промптыг эхлүүлвэл за эсвэл create music гэдэг одоо энэ сонголтыг сонгох юм бол одоо энэ функцийг ашиглах боломжтой дууга одоо ингэж зохиолох боломжтой болж байгаа маа. За хэрв одоо энэ тухайн бүс нутагт энэ функц идэвхжсэн байх юм бол Gemini шууд одоо player одоо тоглуулагч гаргаж ирээд тэр аяыг нь шууд сонсгоно гэсэн. За үүссэн аяыг бол татаж авах эсвэл одоо дахин зас сайжруулах илүү хурдан болох одоо баас нэмэх гэдэг ч юм уу те иймэрхүү заавар маягаар ингээд сайжруулад ингээд цаашаа аваад явах боломжтой. За юунд ашиглаж болох гэх юм бол мэдээж видео контент одоо YouTube эсвэл одоо сошиал медиа видеонд зохиогчийн эрхийн асуудалгүй арын хөгжмийг нь хийх, подкастуудын нэвтрүүлгийн одоо эхлэл болон төгсгөлийн арийнхын энэ бэкграунд аяыг зохиох, бүтээлч илүү те дуу хөгжим зохиох, уран бүтээлчдийн ер нь бол аяны санаа авах энэ төр гэсэн иймэрхүү зүйлүүд л ашиглаж болохоор байна. За нэг анхаарах зүйл гэх юм бол одоогоор энэ функц нь бета шатанда явж байгаа юм байлээ. Ер нь Google-ийн аюулгүй байдлын одоо бодлогын дагуу энэ олонний танил дуучтай ижил олоогоор дуулуулах альсгүй зохиогч ирэхээр одоо хамгаалагдсан тодорхой дууг шууд холборлохыг хязгаарлалцсан байж байгаа юм байна лээ. За хэдүүлээ жоохон байж байгаад үргэлжлүүлье. Энэ хооронд одоо хамтран ажиллагч байгууллага танилцуулнаа. Энэ удаагийн галуу шоу нэвтрүүлгийг дэмжин хамтарч ажиллаж байгаа компани бол спортын хувьцааг Америкаас ураатай Zaya Sport Shop. За Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face, Sorel, Ralph Lauren, Polo, DR Martins гэх мэт одоо энэ дэлхийн шилдэг брэндүүдийг спортын болон энэ өдөр тутмын гутлах хувцас хэрэглэлүүдийг хамгийн хямдгаар санал болгож байгаа ийм дэлгүүр байна. За манай спортын тайлбарлагч Бацаа яах юм маань одоо ингэж явуулдаг. Одоо ингэж дэлгүүр шүү дээ. За энэ бүх бараагаа бол Америкийн нэгдсэн улс болон энэ Англиас гэд авчирдаг. Ер нь бол оригинал ийм баталгаатай ийм одоо гутлууд, ийм хувцснуудыг бид нар очиод авах боломжтой. Одоо жишээлбэл бид нар спортын хувцас авмаар байвал альсгүй энэ өдөр тутамдаа хэрэглэх хувцас авмаар хам бол энэ тэнд очиод үнэн худал нь мэдэгдэхгүй тий
бас дээрэс нь маш үнэтэй ийм хөлх бараануудыг авах юм эрсдэл одоо дагуулж ирсэнээс маш хямдханаар оригинал энэ бараануудыг авах боломж байгаа юм байна шүү. Одоо гүйлтэнд өмсөжэвэл Nike-ийн пүүз авдаг жишээ юм уу те. Жишээ нь альсвал одоо бид нар өвөл мөл болохоор Timberland-ийн гутлаа нүстэй гутлаа хайгаал явдаг. Тэгвэл тэр хамгийн гол нь ориг барааг хаанаас олох вэ гэдэг нэгт. Хоёрт тэр ориг бараагаа яаж хямдхан олох вэ гэдэг бол энэ ерөөсөө хариулт нь Zaya Sport Shop байгаад. За Zaya Sport Shop-ыг бол зарим хүмүүс мэдчихэж магадгүй мэдгүй хүмүүст нь дуулгаад хэлэхэд бол энэ нисдэг машины замын эсрэг талд маргад гэдэг төв байгаа. За тэр дээр Zaya Sport Shop гэдээ маш томоор дээр нь ингээд бичсэн ингээд байж байгаа. Ер нь бол энэ нисдэг машинаас жоох урагшаа авахд л замынхаа эсрэг талд ингээд байж байгаа. За өмнө нь бол өөр байршилтай байсан шүү дээ. Тэгэхээр нүгөө явцсан байгаа шүү. Өмнөх байрлал руу очих үедээ гэж. За тэгээд бусад одоо дэлгэрэнгүй мэдээлэл нь Facebook Zaya Sport Shop-гийн Facebook хуудасаас нь мөн 88 тэгтэг 91 92 гэдгийн дугаараас авах боломжтой байгаа юм байна. За Zaya Sport Shop-та баярлалаа. За одоо хэдүүлээ мэдээллээ цааш нь энэ химэл оюуны салбарынхны анхаарлыг эндхийн шин дээлийн хот нэлийн баггуу татсан тухай мэдээр орцгоё. За тус хотод бол болж байгаа энэ глобал AI дээд хэмжээний уулзалтын үеэр OpenAI-ийн Sam Altman бол энэ Anthropic-ийн захирлын Dario Amodei нар химэл оюуны одоо химэл оюун ухааны ирээдүйн талаар маш чухал мэдээлэл хийсэн байна. За OpenAI-ийн төлөвлөгөөний хувьд бол Sam Altman энтхийг химэл оюун ухааны дэлхийн лаборатори гэж нэрлээд бүр. OpenAI компани энтхэгт анхны бүс нутгийн дата төвөө байгуулахаар төлөвлөж байгаа зарласан. Anthropic-ийн хувьд бол одоо Anthropic-ийн байр суурийн хувьд бол энэ Anthropic-ийн захирал Dario Amodei AI-ийн одоо энэ химэл оюуны аюулгүй байдлын талаар онцлоод химэл оюуныг бол ер нь хүн төрөлхтний хяналтаас гарахгүй байх тийм олон улсын нэгдсэн стандарт хэрэгтэй гэж сануулсан байна. За энтхийн үүргийн хувьд бол энтхийн засгийн газар химэл оюуныг хүн бүрт гэдэг AI for all гэдэг энэ вариантаар энтхийн салбарт энэ салбарт бол ирэх 5 жилд 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх бол баталгаажуулж амласан байна. За энэхүү уулзалт нь ер нь бол химэл оюун ухааны хөгжил зөвхөн одоо барууны орнуудад биш, ер нь бол Азийн зах зээл рүү илүү эрчимтэй тэлж байгаа одоо ингэж харуулж байна. За энэ үеэр нэг маш хачиргалтай эвгүүч хэмээр юм агшин бол нэлээд уйланд хараад амжсан баг. За хүмүүс ирвэ харсан бол анзаарсан бол бусад бүх зочид одоо тэр үйл ажиллагааны үеэр одоо энтхийн албаны хүмүүс одоо эв нэгдлийн бэлэгдэл болоод гар гараасаа барилцаад ингээ гараа өргөсөн чинь тухайн үед одоо зураг авахулах гэдэг ингээд гар гараасаа хөтөлсөн чинь OpenAI-ийн захирал Sam Altman, Anthropic-ийн захирал Dario Amodei нар хоорондоо зайвараад гараа барилцахгүй ингээд бие биенээсээ жирэхэд ингээ байж байгаа нь хэвлэлийнхний анхааралд маш хүртсэн. Энэ Dario Amodei анх бол OpenAI-ийн ер нь судалгааны дэд ерөнхийлөгчд нь байсан. Одоо OpenAI-д одоо Sam Altman-тай цуг ажиллаж исэн энэ ижлийнхэн хамтрагч байгаа. Гэвч одоо Sam Altman-тай үзэл бодол таарах үгсээ болоод одоо салсан юм түүхтэй байдаг. За тэгэхээр Anthropic компани OpenAI-г хэд арилжааны энэ шин чанартай болсон гэж шүмжлээд энэ AI-ийн аюулгүй байдалд илүү анхаарнаа гэдгээ тэгээ байгуулагдсан тийм одоо цоошин компани байгаа те. Тэгэхээр энэ хоорондын энэ OpenAI болон Anthropic-ийн хооронд энэ Dario Amodei болон Sam Altman-ийн хоёр захирлуудын хоорондоо юм үл үзэгдэх хүүтэн дайм байсаар ирсэн ийм түүхтэй байна. За уг үйл явдал нь одоо энэ гар гараасаа барилцахгүй ингээд бие биенээс жирэхэд байгаа энэ хачин жигтэй үйл явдал бол ер нь бол энэ Sam Altman-ийн хувьд бол химэл оюуны ер нь хурдтай хөгжүүлээд ер нь бол тухайн OpenAI компани бол энэ химэл оюуныг хурдтай хөгжүүлээ зах зээлд хурдан нэвтрүүлэх дата төвөд барих тал дээр илүү анхаарч байгаа. Dario Amodei бол химэл оюуны эрсдэл зохицуулалт болон хяналтыг ингээд чангадах тал дээр хатуу байр суурьтай байгааг бол ингэж илтгэж байгаа. Одоо бусад хүмүүс бол химэл оюуны одоо төлөө нэгдэцгээе гэсэн мессежийг угнал өгчээсэн бол салбарын хоёр аваргууд бол эв нэгдлэхээс илүү ер нь бол зарчмын ялгаа болон эрүүл өршөлтөөнийг илүүд үзэж байгаа. Нэг ийм зүйл бол өөртөө бэлэгдэл илэрхийлэлээр ингэж харуулсан. Энэ химэл оюуны ухааны салбарын ер нь дотроо хэрхэн хуваагдмал байгааг ингэж харуулсан ийм үйл явдал боллоо гэж үзэж байна. За үүнтэй холбогдуулаад яг энэ дараагийн мэдээнд бол химэл оюуны салбарт орж байгаа хөрөнгө оруулалтын тухай одоо энэ хүүтэн дайны үеийн аврах том төслүүдтэй харьцуулахад ер нь хэр их байгаа энэ тухай хөргий. 2026 онд дэлхийн химэл оюун ухаан одоо зарцуулж байгаа нийт зардал нь 25 их 80 Америк доллар одоо хүрэхээр төлөвлөгдөж байгаа. Одоо энэ бол 2025 оноос 44% өссөн ийм үзүүлэлт байна.
Гартнер гэдэг энэ шинжилгээний байгууллагаар энэхүү одоо зардлыг нь дийлэнх хувь нь одоо дата төвд эндийд бүтц болно. Тийхийн хангамжт нь чиглэж байгаа гэсэн байна. За үнийг түүхэн томоохон энэ төслүүдтэй харьцуулах юм бол хөрөнгө оруулалтын хөрөнгө оруулалтын хиймэл оюуны салбарын цар хүрээ илүү одоо тодорхой харагдана. За ингэж байгаа. Хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтыг энэ түүхэн мега аврах том төслүүдтэй харьцуулаад үзье л да. За жишээлбэл Америкийн нэгдсэн улсын хот хоорондын хурдны замын систем бол 620 тэрбумаар баригдчихсан бол энэ бол одоогийн энэ 2.5 их 80 долларын хажууд бол 4 дахин бага үзүүлэлт. Тэгэхээр Америкийн хот хоорондын хурдны замаас 4 дахин үнэтэй юм төсөл байна. За энэ Аполло сансрын хөтөлбөр гэж байгаа тийм одоо саран дээр хүнийг буулгасан хасар том юм сансрын хөтөлбөр бол 250 тэрбум байсан. Энэ одоо өнөөдрийн одоо эн чинь тухайн үеийн ханш тухайн үеийн ханшийг нь өнөөдрийн 2024 оны ханш руу гэж хөрвүүлээд нь 250 тэрбум доллар болж байгаа. За тэгэхээр хөрвүүлээд одоо энэ ханш руу ингээд ихсгээд 250 тэрбум болцсон энэ Аполло сансрын хөтөлбөрөөс 10 дахин их ийм хөрөнгө оруулалтанд явж гин гэсэн. За олон улсын сансрын станцуудыг 150 тэрбумаар гарсан. Энэ бол 16 дахин баг Манхэттен төслийн цөмийн бөмбөгийг хийсэн ийм айхтар том төсөл 36 тэрбум гэж одоо орчин үеийн тооцоолоор тэр үеийн мөнгийг орчин үеийн одоо ханшаар бодож байгаа гэсэн үг шүү дээ, тийм. Ингээд л ерөөсөө 69 дахин ийм их мөнгөөр хиймэл оюуны салбарт зөвхөн 2026 оны зардал болоод ингээ ороод ирж байгаа. За тэгэхээр бол энэ түүхэн цаг хугацаанд маш том юм дэд үтсэн юм одоо зүйл болж байна. Энэ юу гэдэг вэ? Одоо эн чинь одоо байгуулалт одоо юу гэдэг вэ? Нэг юм болж ийн гэсэн. За энэ асар их хөрөнгө оруулалтын 2026 оны наривчлсан бүтцийг задлаад авч үзэх юм бол хиймэл оюуны дэд бүтц 137 их 80 Америк долларыг авч байгаа. Дата төв, чип, эрчим хүчин. За хиймэл оюуны үйлчлэлийн бол 589 тэрбум Америк доллар, хиймэл оюуны програм хангамжны 452 тэрбум доллар, кибер аюулгүй байдал 51 тэрбум доллар, мэдээллийн шинжилх ухааны одоо платформуд бол энэ 31 тэрбум Америк долларыг зарцуулсан иймэрхүү одоо бүтцтэй байгаа. За энэ хүү одоо санхүүжилтийн онцлог нь өмнөх үеийн тэр төслүүчийг мега төслүүчийг одоо улсын төсөөс биш харин хувийн венчур капитал болон технологийн аваргуудын хөрөнгө оруулалтаар ингээ бүрдэж байгаа. Энэ явдал бол өмнөх мега төслүүдээс ялгаатай өөр гэдгийг харуулж байгаа. Америкийн нэгдсэн улсын хувьд бол одоо хувийн хвшил 2013-аас 2024 оны хооронд 471 тэрбум Америк доллар үе дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 62%-ийг дангаараа өрдүүлсэн бол одоо энэ Хятад улсад бол 119 тэрбум Америк доллар орлого удаалж байгаа. За нэг иймэрхүү мэдээллүүдийг бол ингэж чирж авчирч та бүхэндээ дуулгалаа. Ингээд өнгөрсөн 7 хоногийн хувьд бол сонь сайхан нэг иймэрхүү байлаа. За ингээд эх 7 хоногийн галуу шуугаараа уулзтлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.